оролцоотой хөгжлийн төлөө. Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга түүний баг бүрэлдэн бодлого төлөвлөлтөө хийж ажиллаа эхлүүлснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч байна. Налайх дүүрэг нь иргэнийн дээдэлсэн ажилтай, орлоготой, авилгаас ангид жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримт бүхий аялал жуулчлалын төв дүүрэг болох эрхэм зорилгыг дэвшүүлж 2017 оны зорилтон бүрэн дүүрэн биелүүлжээ. За налайх дүүргийн засаг дарга үйл ажиллагаа эхлээ 1 жилийн явуулсан байна. Ингээд нийт налайхчуудаа олон хамтран ажилладаг баг хамт олондоо 1 жилийн баярын мэндийг хүргье. Бид засаг даргийнхаа 16-аас 20 оны үйл ажиллагааны мөрийг хөтөлбөр 2017 оны дүүргийг хөгжүүлэх, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ баталсан. Энэ бодлогын бичиг баримт маань 2017 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж байгаа. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн гаргасан нэлээд том бодлогын бичиг баримт болсон. 2017 оныг дүүрэгтэн иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө урайтаагаар эхлүүлэн бүх шатанд иргэний оролцоог нэмэгдүүлж өөрсдийн нөөц болцоонд тулгуурлан дүүрэг орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үйс бүтээж ажил санаачлан иргэддээ хүргэх тэдний санал бодлыг ажилдаан тусган шинжлэх хэлбэрээр зохион байгуулахыг зорж ажиллалаа. Үүний нэг жишээ бол хөгжлийн зөвлөл юм. Энэ шинээр боловсон иргэдийн төлөөлөгч бол бүх хоруудууд дээр хөгжлийн зөвлөл гэж байгуулсан. Энэ хөгжлийн зөвлөлийн байгуулсан зорилго бол иргэдийн оролцоо, иргэдийн саналыг багцлал тусгаад түүнийг шийдвэр гаргах төвшөнд хүргэж ингэж үүнийхээ дагуу тэн дээр бүх шийдвэрүүд төсөв төлөвлөгөө бүх юмд оруулж ирэх юм холбоотой байгуулсан байгууллага. Энэ бол налайх дүүргийн хувьд анхдагч зөвхөн Улаанбаатар улсын хэмжээнд ч гэсэн энэ анхдагч ийм зөвлөл байгаамаа. Налайх дүүрэг цаашдаа барилгын материалын үйлдвэрлэх худалдаа, тээвэр логистик тулгуурлан хөгжлийн чиг хандлагаан тодорхойлсон. Налайх барилгын материал үйлдвэрлэл технологийн парк нь үйлдвэрүүдийн төслийг эхний байдлаар шалгаруулж 4 үйлдвэрийн шавыг тавьсан бөгөөд эх жилийн 2 дугаар улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. 2017 он дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хувьд зорьсноо биелүүлсэн өндөр амжилтын гарааны жил боллоо. Дүүрэгт улсын төсөв болон гадаадын хөрөнгө оруулалт, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангаас ойрын хэдэн жилд хийгдээгүй бүтээн байгуулалтууд хийгдлээ. Эдийн засаг нийгмийн тал дээр нэлээд хүндхэн байсан ч бид баггүй ажлуудыг хийж жилийн нүр үзэж байна. Бид бол хөдөлмөр бүтээлийн жил болсон гэж өөрсдөө дүгнэж үзэж байгаа. Ногоон байгууламж эко орчны түвшинд бид ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлт, гэрэлтүүлэг, зам, дэд үтсдээр баггүй ажлуудыг хийж гүйцэтгэж, даваажин дамжин найрамдлын гудамжийг замын өргөтгөлийн ажлуудаа шинжилгээ хийж дуслаа. Хүн болгон оролцоотой байж чадсан. Энэ бол бас бидний энэ өндөр бүтээлийн ажлын үр дүн гэж үзэж байгаа. 2017 оны хамгийн том бүтээн байгуулалтын ажил бол дүүргийн төв авто замуудыг бүрэн шинжилсэн явдал юм. Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дандин, найрамдлын гудамжны авто замуудыг нийслэлийн 2017 оны хөрөнгө оруулалтаар Эко тогтоол компани 2017 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын хугацаанд хийж гүйцэтгэн ашиглалтанд бүрэн орууллаа. Налайхын түүхэнд бас өмнө хийгдэж байгаа шахуу юм дэд үтсийн томхон ажлыг хийж ашиглалтанд хүлээж авч байна. Энэ ажил бол цаашдаа налайхын хөгжил дэвшилд бас томхон хувь нэмрээ оруулж налайхын иргэд төдийгүй налайх дүүрэг маань бас эдийн засгийн чадамжтай цаашлаад Улаанбаатар хотын бас тэргүүлэх дүүргүүдийн нэг болж өгч ийм бас боломж нэгж байна гэж харж байгаа. Сүүлийн 50 жилд энэ замын асуудал, хөгжлийн асуудал бол хийгдэг. Одоо харин энэ жилээс эхлээд хөрөнгө оруулалт хийгээд хотын захиргаагаас тэндээс сонгогдсон иргэдийн хурал, налайхын засаг дарга бүгдөө хамтарч хөрөнгө оруулалт хийж ингээл төв замын налайхын хөгжил дэвшилд маш их сайн дэвшил гарлаа. Энэ иргэн хүний хувьд бол энэ сайхан аюулгүй ажиллагааг хангах, хөлмөрчдийг энэ сайн сайхан амьдрахын төлөө гэсэн бүтээн байгуулалт сайн явж байна.
Хуучин 2 игнэ байсан автозамуудыг 12 метрийн өргөнтэй, 4 игнэ, 1.5 метрийн өргөнтэй явган хүний зам, гадаргууны ус зайлуулахт байгууламж, гэрэлтүүлэхдээ иж бүрэн автозам болгон өргөтгөн шинжилсэн ажлаараа Эко тогтол компани нийслэлийн шилдэг аж ахуй нэгж бүтээн байгуулалтыг тодруулах Гаруда 2017 шагналын автозамын салбарын оны шилдэг бүтээн байгуулалтын эзнээр тодорсон байна. За энэ жилийн хувьд бол одоо манай налайхад ялангуяа энэ 2 дугаар хороонд бол энэ замын асуудлыг одоо шийдсэн явдал их сайхан. За замд бол төвөгжрөл их гардаг байсан. Энэ бол ойрын одоо 10-20 жил одоо ерөөсөө хийгдээгүй юм ажлууд хийгдэж байгаа. Одоо урд нь одоо налайхын доторх зам бол нарийнхан замтай байсан, бас жоохон жолооч нарт бэрхшээлтэй байсан. Одоо тэгээд төв зам нь одоо 4 игнэтэй боллоо. Холбооны доошоо явсан урсгал энэ захын доод урсгал хоёрыг бас гочлт хийлээ. Ингээд ийм одоо шин замтай болсноор жолооч нар бид бүхэн одоо их баяртай байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчд урлын дарга амар сайхны санаашилгаар Хангар Улаанбаатар төрийн бас байгууллага бүгд найрамд Хятад улсын Инхтэв найрамдлын сантай хамтран буцалтгүй тусламжаар налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтанд бүрэн орууллаа. Зөвхөн налайхын ч биш, Улаанбаатар хотын улсын хэмжээнд 50 ортой хүүхдийн барилгыг 5 сарын дотор ямар одоо бага зардлаар ямар өндөр чанартай барьж болдго юм бэ? Ажил хийгүүл арга болон гэдэг энэ одоо бас биелж болдгийм байна гэдгийг бол бид бас харж байгаа. Тийм учраас энэ хүүхдийн эмнэлэг ашиглалтанд орсон, дээрээс нь хүүхдийн эмнэлгийг бүрэн тогтчуулах, тоног төхөөрөмжийн одоо нийлүүлэх ажлын 12 дугаар сарда бас хийгдэж байгаа. Бадрах инженеринг компанийн барьж сөндөрлүүлсэн 4 давхар хүүхдийн эмнэлгийн нээлт 10 дугаар сард болж хүүхдүүдийн шинэхэн эмнэлэгтээ хүлээн авч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна. Налайх дүүрэгт ингээд 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдсан нь бол маш их баяртай. Энэ хүмүүстээ бас баярлсан талархснаа бол налайх дүүргийн хаар түмний өмнөөс бол илэрхийлье. Энэ эмнэлэг маань бол хуучин эмнэлгээ бодох юм бол маш ая тухтай, дотроо нойлтой, дүүштэй, ариун цэврийн шаардлага хангасан, ариутгалын гэрэл мэрэлтэй агааржуулалт маш сайн хийгдсэн. Хүүхдийн бол эмчлүүлэх сувлуулах орчин бол маш сайн таатай орчинг бол бүрдүүлж өгч чадсан. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн эмнэлгийн барилгын дээвэр болон гадна талын их засрын ажил хийгдэж одоогоор гүйцэтгэл 70 гаруй хувьтай байна. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт, шинжилэлт, өөрчлөлт ихээхэн хийгдэжээ. За ард иргэдээс хамгийн их одоо хүсэлт, гомдол, санал ирдэг нэг зүйл бол яхаа аргагүй төрөгний дуудлагын асуудал. За энэ асуудлыг шийдэхэд бол бид нэр парк шинжилэл хийж хэд хэдэн стандартын түргэний машинуудыг хүлээн өгсөн. За ингэснээрээ бид нэр 20 минутаас бага хугацаанд очих зорилгыг тавьж ажилласан. Одоогийн байдлаар дундаж дуудлаганд очилт 13 минут болоод байна. Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу ТИКА олон улсын байгууллагын төслийн буцалтгүй тусламжаар нийслэлийн хэмжээнд баригдах 10 жишг өрхийн эмнэлгийн нэг нь налайх дүүрэгт баригдах юм. Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө. Налайх дүүргийн спортын салбарт бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэж байна. Энэ бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 700 хүний судалтай спорт цогцлбарын барилгын ажил. Монголд анхлан налайх дүүрэгт баригдаж байгаа олон улсын стандарт бүхий хөнгөн атлетикийн тартам замын ажил юм. Монгол улсад анх удаа тартам зам, стандарт нийцсэн тартам зам одоо тавьж байгаа. Энэний суурийн ажлыг Дэрэн наран компани маань одоо 100% хийж дүүрэгтээ маань хүлээлгэж өглөө. Энэ жилийн хувьд бол одоо тартам замыг наах байсан боловч одоо Итали улсаас орж ирж байгаа цавууны сэрүү осоо оройдж ирсэн учраас одоо энэ жил наагдсангүй эх жилийн 2 дугаар удиралд одоо багтаан нааж одоо ашиглалтанд өгөх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. За мөн 2017 онд улсын төсвөөр баригдаж байгаа налайх дүүргийн спорт цогцлууд 700 хүний судалтай спорт цогцлоор баригдаж байна. Нийт бол 10 тэрбум 600 сая төгрөгийн ажил хийгдэхээс 7 тэрбум 700 сая төгрөгийн ажил хийж байна. Цогцлын маань бол ажил 70% тавьж байна. Энэ жил одоо бас цахилгааныхаа ДП-г авсан, цахилгааныхаа зөвшөөрлийг авсан нэлээдгүй ажлуудыг одоо хийж байна. Налайх дүүрэг бол нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хүүхдэд ээлтэй дүүрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч дүүрэг.
Барилгын ажилд гасалтанд ороод ирсэн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордны шинэ байр энэ онд ашиглалтанд орж хүүхэд залуучууд хөгжлийн дугуйландан хамрагдаж эхэллээ. Энэ байр шинээр ашиглалтанд орсонтой холбогдуулан сургуулийн өмнөх насны болон сургуулийн насны хүүхдүүд маань маш олон секс дугуулангуудад нээлттэй болсон. Энэ олон төрлийн секс дугуулга явж байгаа. Миний хувьд бол таеквондогийн дугуулга хичээлүүлдэг байгаа. Одоогоор манай хүүхдүүд бол өглөө өдөр гэсэн 2 ээлжинд 20-20 хүүхэдтэй үйл ажиллагаагаа бэлтгэл сургалтаа хийж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4-р хуралдаанаар 743.7 сая төгрөгөөр 44 ажил хийхээр хэлэлцсэн батлаж бүрэн дүүрэн хэрэгжүүллээ. 2017 онд иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4-ийн 17 дугаар тогтоолоор ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 292.9 сая төгрөг батлагдан ногоон байгууламжийн ажил эрчимтэй хийгдлээ. Дүүргийн хэмжээнд 2017 онд ногоон байгууламжийн хэмжээг шинээр 30%-аар нэмж 30% нь нөхөн сэргээлтийн ажлыг хийж нийтдээ 12,000 гаруй модыг тарьсан байна. За энэ жилийн үед манай дүүрэг орон нутгийн удирдлагууд бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 300 сая төгрөгийг зөвхөн ногоон байгууламжид мод зүйлэг тарихтай манай байгууллагт хэрэгцээтэй тоногдох хөрөмж авах ийм ажилд бол 300 сая төгрөгийг төсөөлж өгсөн байгаа. За энэ бол одоо урдах 20-30 жилдээ гэдэг юм уу хэдэн жилдээ огт хийгдэж байгаагүй санхүүжилтийг бол энэ жил 2017 онд хийсэн байж байгаа. Гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхэд дүүргийн орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 73 сая төгрөг, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 4-р хорооны нисэх, 1-р хорооны уур хаачин хэсэгт 70 ширхэг, 6-р хорооны шилжрээгийн хэсэгт 71 ширхэг гэрэлтүүлгийн ажилд 232.3 сая төгрөгийг зарцуулсан. Дүүргийн шинжлэгдсэн төв замууд болох Даваажив, Дамдин, Найрамдлан удамжинд 186 ширхэг гэрэл, 3-р хорооны замчингийн хэсэгт 53 ширхэг, нийтдээ 2017 онд 400 гаруй гэрэлтүүлгийг шинээр хийж, дүүргийн гэрэлтүүлгийн хувийг 20 гаруй хувиар өсгөжээ. Гэрэлтүүлэг одоо хангалттай болсон гэж үзэж байгаа. Гудамжины гэрэлтүүлэг одоо шанараад одоо өглөөд сургуулийн хүүхэд явах шанараад явхад бол одоо өдөр шиг гэрэлтэх сайхан байгаа. Энд над иргэд чих талархаж байгаа. Дүүргийн орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 1-р хорооны ус түгээх цэгийн байрыг барьж, ухаалаг системд холбосноос гадна 5-р хороонд ус түгээх цэгийн барилгыг барьж ашиглалтанд оруулан төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холболоо. 7-р хороонд Монгол ногоо төслийн хүрээнд гүний худаг, 6-р хорооны болрын хэсэгт мөн нэг гүний худгийг гаргаж, 1-р хорооны оргилдог булгийг засварлаа. Мөн шин налайх цэцэрлэгт хүрээлэнгийн гүний худгийн цахилгаан хангамжийг нэмэгдүүллээ. 2017 онд нийтдээ шинээр 9 худаг барьж байгуулан ашиглалтанд оруулжээ. Энэ их амны хэдэн жил болсон худгийг оруулж өгч биднэрт бас их тусалцаа энэ 5-600-аад өрх байдгийг шүү дээ энд. Километрийн цаанаас ус авдаг байлаа. Одоо тэгээд ойртож энэ хавьд одоо энэ бүх өрх ингэж ойртож ирж одоо биднийг бас сайхан баярлууллаа. Дүүргийн орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 3-р хорооны нутаг дэвсгэрт камержуулалтын ажил хийгдсэн нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих нөхцөл бүрдсэн гэдгийг тус хорооны хэсгийн байцаагч хэлж байна. Орон нутгийн хөгжлийн сангаас байршуулсан 12 камера 360 градус эргэдэг. Одоо чанар сайтай, таталттай өндөртөө юм камер байгаа. За 8 шиг камер нь бол нэг чигийн камерууд байршуулсан байнамаа. Энэ ингэж камер байршуулсны үр дүнд манай хороонд үлдэгдсэн нэлээдгүй хэрэгүүдийг камерын тусламжтайгаар илрүүлсэн байгаа. Тэгвэл дүүргийн 2-4-р хорооноос иргэдийн дунд санал санаачлагыг өрнүүлж камержуулалтын асуудлаа шийдсэн байна. Айл өрхөд өөрсдөө хоорон ярилцж байгаад энэ хорооноос зохион байгуулж мөнгө төгрөгийг аваад ингээ камержуулалт хийгдсэн. Одоо энэ 3 байр гуруулаа ингээ камержчихсан. Тэгээд энэс хойш манад хулгай зэлгээ гэмт хэрэг тэгээд арх дараас уух орчин янз бүрийн хүмүүс хүүхдүүд цугларч тамхи мамх татдаг байсан. Камержуулалт гэрэлтүүлэг тавьснаас хойш манай байр харьцангуй энэ байрууд их тайван амгалан оршин суугчид их өндөр сэтгэлтэй тайван амгалан амьдарч байгаа. Нийт эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ, төлөвлөсөн хогийн цэгийн үйл ажиллагааг сайжруулах, хог тээвэрлэлтийг шуурхай болгох хүрээнд налайх тогтчил үйлчилгээ, орон нутгийн өмчит аж ахуй, төрийн үйлчлэгээний газар, хогны машин, техникийн парк шинжилсэн ажил энэ онд эрчимтэй хийгдэж байна. Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө
Дүүргийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь хуралдаанаараа гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл цагдаагийн хэлцээс өгсөн саналыг бүрэн дэмжиж 2017 онд хамтарсан төлгөө гаргаж энэ чиглэлээр одоо хамтарч ажиллах нь болсон. Энэ ажлын хүрээнд архигүй налах хөтөлбөрийг бий болгож эрүүжүүлэх саадуулах байранд 5 сая төгрөгийн одоо хөрөнгө оруулалт хийж эрүүжүүлэх байранд үйлчлүүлж байгаа иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл сургалт орж одоо энэ чиглэлээр ажилласны хүрээнд дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэрэг зөрчил ийм буурс үзүүлэлттэй байна. Налах дүүрэг нь нийслэлийн гадаад харилцааны нэг цонхны бодлогын хүрээнд бүгд найрамдах Солонгос улсын Нунсан хоттой найрамдалт ах дүүгийн харилцааг тогтоож олон салбарт хамтран ажиллахаар боллоо. Дүүрэгтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр 7 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 230 ажлын байр шинээр бий болж, байнгын болон төр ажлын байранд 798 иргэн зуурчлагджээ. Би налах дүүргийн хөдөлмөр халамж үйлчлэгээр нэгсэн хэлтсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 3 сая төгрөгийн зээл сая аваад 2 сар болж байна. Тэгээд ажлын байр одоо мужийнхаа цехийг жижиг дунд үйлдвэрийнхаа одоо баялаг бүтээгчдийг түрээсдэг юм өрөөнд одоо түрээслээд үйл ажиллагаа явуулж байгаа. 2017 онд одоо хөдөлмөр эрхлэлтийн сангаас тодорхой хэмжээний зээл тусламж аваад дүүргийнхэн бас нэг ажил одоо хайж байгаа иргэдэг ингэж авч манайх ажилуулдаг. Ер нь бол тогтмол 3 ажилчинтай. Тэгээд захиалга ихс үед бол ингээд төр ажилчид бас аваад ажилуулдаг. Боловсролын салбарт дэвшүүлж байгаа хамгийн чухал зорилт бол сургалтын чанарыг ахиулах явдал юм. Энэ зорилтын хүрээнд багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр бодлогын баримт хүчийг дүүргийн хэмжээнд анх удаага боловсруулан хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Мөн дүүргийнхээ оюунлаг оюутан залуусыг дэмжих зорилгоор бүгд найрамд Хятад ард улсын засгийн газрын тэтгэлэг төлбөрт хамруулж байна. За боловсролын чанараа нэмэгдүүлэхийн тулд бид нэр дэд хөтөлбөр боловсрол 2020 гэсэн дэд хөтөлбөрийг боловсруулснараа бид нэр цаашдаа бодлогын бичиг баримтынхаа хүрээнд боловсролын салбараа төлхөө анхааран ажиллах болно. 2 сургууль дээрээ бид нэр шатрын дугуулan хичээлүүлж шатарчин хүүхэд төслийг хэрэгжүүлсэн. За мөн бас ой тогтоолтын нэмэгдүүлэх оюун ухааны активын салбарыг бид нар бас налах дүүргийнхаа нэг цэцэрлэг нэг сургууль дээр туршилтыг эхлүүлсэн. Энэ маань бас үр дүнгээ өгсөн сайхан ажил болж байна. Хүүхдийн ордноо дүчиглээд мөн бид нар бас хүүхэд хамгааллын байрыг бий болгосон. Өнөөгийн нийгэмд хүүхэд хамгаалал гэдэг асуудал томоохон асуудал болж хувирсан. За хүчирхийлэлд оромтод өртсөн хүүхдүүдийг хамгаалах байрыг бүрэн тохижуулж хэрэглэхэд бэлэн болоод байна. 2017 онд биеийн тамирын спортын салбарт амжилтын жил байлаа. Нийтийн биеийн тамирын 20 арга хэмжээнд давхарсан тоогоор 124 байгууллагын 14413 иргэнийг хамруулж ажиллажээ. Налах дүүрэг иргэдийн спортын 6 дугаар их наадамд нийслэлийн 9 дүүргээс 2 дугаар байранд орсон амжилтыг үзүүллээ. Зүү гаруй жилийн түүхтэй налаахын нүүрсний урхан хуваарай ашигт малтмал олборлогч иргэд шин зохион байгуулалтанд орж ажиллах боломж бүрдлээ. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч журам бүхий засгийн газрын 151-р тогтоолын хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Налах дүүрэгт маань хуваарай ашигт малтмал олборлож байгаа 5 нөхөрлөл за 54 ам цоног одоогийн байдлаар бүртгэгдээд ажиллаж байна. За мөн одоо бид байгаль орчин тохирол үзүүлсэн одоо газрын судалгаа гаргаж мөн одоо хохирлын үнэлгээг тогтоолгох ажлыг бас зохион байгуулж хийсэн байгаа. Бид нар бол одоо энэ дүүрэгтэйгээ хамтарч нөхөрлөлийн хэмжээнд одоо ажилласны хүчээр бол одоо манай энэ уурхайчдын бас нэг хар гэрийн амьдралд нь бас дэмтэй ажлын байр бол нэлээд их гарсан. Дүүрэгтэйгээ хамтарч ажилласны хүчээр бол одоо бас нийгмийн даатгалаад төлөх татвар хураамжаад төлөх нөхөн сэргээлтээ бас цог хэмжээний нөхөн сэргээлтийн мөнгө төгрөг тушаах ийм зохион байгуулалтанд орж ажиллаж байгаа. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар эко налаах дэд хөтөлбөрийг батлууллаа. За хөтөлбөр маань 2 үе шаттай. За эхний үе шатад бол бид иргэдэд болон аж ахуй нэгж байгууллагуудыг сургалтанд хамруулах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх энэ ач холбогдлыг одоо сурталчлах ажлыг зохион байгуулах байгаа. За сүүлийн 2 жил буюу 2 дугаар
үе шатнд бол ногоон байгууламжийг хүн бүр одоо өөрсдөө тарьж ногоон орчноо амьдарч буй орчноо ажиллаж буй байгууллага мөн одоо нийтийн эзэмшлийн талбайгаа ногоон болгох энэ ажлыг бол дараагийн 2 жилд бол зохион байгуулахаар төлөвлөсөн ийм хөтөлбөр болсон байгаа. Олон жил хөрөмтлөгдөд байсан баялагын хонгордох хогийн төвлөрсөн сэгийг гамшигаас хамгаалах даллах сургууль хэлбэрээр зохион байгуулж цэвэрлэлээ. Энэ том ажилд дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг уурхай, тоосго, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд машин техник, хүн хүч, бензин шатхуунаа хуваарлан хур хогийг уурхайн хонгорт төрж оруулан дээрээс нь шороо асгаж цэвэрлэх, хөрсийг тэгшлэх ажлыг хийсэн бол хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нэгдэж хогийн цэг дээр ажилласан 100 гаруй хүний 3 өдрийн хоол цайг бэлтгэн нийлүүлж оролцлоо. Олонний хүч олонмгүй далаа гэж энэ. Дүүрэн засгийн захирамжаар одоо гамшигаас хамгаалах сургуульд хийж баялагын хонгорт энэ олон жил хоримтлцын хур хогийг цэвэрлэх, хөрсийг эрүүлжүүлэх, дарж болох ажил хийгдлээ. Энэ ажилд маань яг дүүргийн 21 байгууллага оролцсноос 2 иргэн, нэг цементний үйлдвэр, нэг төмөрлөгийн үйлдвэр босно дандаа тоосгоны үйлдвэр, тоосгоны холбоод бас энэ дээр бас бэлэг хүчтэй оролцож, машин техник, хүн хүч, бензин шатхуунаа гаргаж ажиллаа. Налах дүүргийн 3 дугаар хорооны 52 дугаар Оклоны уурхайн хэсэгт хууль бус олборлолтын улмаас эвдэрсэн 8.7 га газарт техникийн нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгууллаа. Уг ажлыг нөхөрлөл аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын хүчээр зохион байгуулсан бөгөөд ам цооногийг дарах, булах, овоолсон шороог тэгшлэх ажлыг хийсэн юм. (2017 онд Швейцар улсын хөрөнгө оруулалтаар 7 дугаар хороонд жишг гудамж 3 орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон Швейцарын хөгжлийн агентлын хөрөнгө оруулалтаар 2 гүний худаг, 17 ширхэг хүлэмж, 5 ширхэг зойр болон 45 ширхэг услгааны шланг зэргийг хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Төсөл хамрагдсан иргэд 8.3 тонн төмс хүнсний ногоо хураан авсан бөгөөд төмс хүнсний ногоо худалдан борлуулах цэгийн хүртээмж ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор худалдааны цэгийн барилгыг барьж байгуулан ашиглалтанд оруулаад байна. Иймхүү 2017 онд Налайх дүүрэгт өрнөн их амжилт бүтээл ундарсан бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн ажил хөдөлмөрийн жил боллоо. Налайх дүүрэг маань нийслэлдэн аж үйлдвэржилт, хөдөлмөр бүтээлийн үйлсээрэн манлайлж, эх орныхон зүрхэн улсан нийслэлийн наран ургах зүгт хөгжлийн үе таалгуулан өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж байна. Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө